томоо тус төвчний дэгдэлттэй холбоотойгоор хүүхдийг ханаад хүрсэн үед одоо гэрийн нөхцөлд хэрхэн асрах талаар буцхан зөвлөгөөнүүдийг өгье. За нэгдүгээрт нь бол хүүхдийн хооллолт маш чухал. Энэ нь бол хүүхдийн яг өмнө хоолж исэн энэ хоолоор нь 24 цагт багтаагаад одоо хоолыг нь идүүлж шингэн зүйлийг болохоор өмнөх үеийнхээс бол арай ахиугаар уулгах нь чухал. За шингэн зүйлд болохоор аль болох одоо сахартай чихэрлэг зүйлүүдийг хориглоод хярамч юм уу одоо чихэртэй байх уу буцалсан бүлээн ус зэргүүдийг түлхүү хэрэглэх нь бас их зүйтэй. За дараагийн дугаарт нь болохоор орчин бол хүүхдэд одоо хитрхи халуун биш хитрхи одоо салхи оруулах гэж байгаа гэж хитрхи их сэвэлзүүлээд авахгүйгээр одоо орчныг бол 20-с 22 градус чиглэлийг бол одоо 50-с 60 градуст ингэж байлгуулах илүү тохиромжтой. За дараагийн дугаарт нь болохоор эмчийн зөвлөсөн нөр одоо эмийг зөв цагт нь зөв эмийг зөв одоо сонгож зөв замаар нь уулгах нь бас их чухал байдаг. Хүмүүс болохоор яг эмчийн зааврын дагуу эмийг одоо өгөхгүйгээр халуун бууруулах эмийг нэг удаа л өгсөн, хоёр удаа өгсөн. Тэгээд ерөөсө хүүхдийн халуун ингээд буурахгүй байна гэд айгүй их юм өндөр халуунтай хүүхдийг авч тээвэрлэх тийм ээ хооллоор одоо тээвэрлэх нь бас их эрсдэлтэй байдаг. Тийм учраас одоо гадуур аптекаар зөвшөөрөгдсөн ийм халуун бууруулах эмнүүд байдаг. Тэрийг бол хүмүүс гэрийн нөхцөлд одоо яг зааврын дагуу өгч болно. Тэгээд хүүхдийн халууныг буулгах нь бас их чухал байгаа. За дараагийн дугаарт нь болохоор хувцлалт. За хүүхдийг нөгөө өвлийн уйлрал гэх хүмүүс их зузаан бэмбэд л хувцалчдаг. Энэ үед хүүхдүүд нөгөө их хитрхи хөлөрдөг. Хөлөрсөн хувцастайгаа ингээд удаан байснаас хүүхдэд бас нөгөө жиндэх ийм тохиолдлоос хүүхдүүд бас их даарч ингэж ханаа төрөх бас тохиолдлууд их байдаг. Тийм учраас хүүхдийг яг улиралтанд тохируулаад хувцлан тэгтээ бүр хитрхи хөлрөгдөг ийм хувцас биш даавн ийм хуцаар хувцлуул бас их тохиромжтой байдаг.